Сайн бацгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн дугаараараа та бүхэндээ өөрийнхөө үхлийг зөгнсөн алдартай дуучдын талаар мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Бичлэг эхлэхээс өмнө миний бичлэг сонирхолтой санагддаг бол subscribe дараарай гэж хүсье. За ингийн үндсэмжлэгтээ орцгоё. Хамгийн ихний алдартай болохоор XXX Temptation байгаа. Тэрээр өөрийн үхлийг дараах байдлаар зөгнсөн байдаг. За тэрээр Америкийн нэгдсэн улсын rapper, дуучин, дуу зохиогч байсан. Түүний жинхэнэ нэрийг нь болохоор Jay-Z Dwayne Ricardo Onfray гэдэг байсан. За түүний тайзны нэр нь мэдээж XXX Temptation. За тэрээр Америкийн нэгдсэн улсын Флорида мужийн Plantation гэдэг хотод 1998 оны 1-р сарын 23-нд төрсөн. За тэрээр 2017 онд Look at Me хэмээх дуугаараа маш хурдан олонний анхаарал төрсөн. Түүний дуу хөгжим нь маш их сэтгэл хөдлөлтөй, уу гашуу, уур бухимдал ганцаардлыг тусгасан байсан тул залуучуудад маш хүчтэй нөлөөлсөн. Ялангуяа Gen-Z үеийнхэнд тэрээр өөрийгөө сэтгэл зүйн хувьд зовж буй залуус зориулсан уран бүтээлч гэж өөрийгөө тодорхойлсон. Түүний дуу хөгжим нь emo, trap, R&B, метал урсгалыг хослуулсан шинэлэг урсгал байсан ба амьдралынхаа туршид хүчирхийлэлтэй холбоотой хэрэгүүдэд с ิจ глэгдэж шүүмжлэлд өртдөг байсан. Үерхэж байсан найз бүсгүйгээ хүчирхийлсэн гэх хэрэгээр цагдаад бас шалгагдчихсан. Тэрээр 2018 оны 6 дугаар сарын 18-нд 20 настайдаа Флоридо дахь мотоциклийн дэлгүүрээс гарч явах үедээ орон нутгийн цагаар өдрийн 3 цаг 56 минутанд дээрэмчдэд буудуулж амиа алдсан байдаг. Тэрээр буудлахад өртөж хүзүү болон цээж хэсэгтээ олон суманд оногдсон. Тэрээр Range Rover машинд сууж байсан бөгөөд хоёр этгээд түүний машиныг нь хаагаад түүнийг дээрэмдэж дараа нь буудсан. Хожим нь түүний сайд дуу нь Billboard Hot 100 дууны 1-р байранд орж нас орсныхаа дараа улмал илүү домог болж үлдсэн. Түүнийг алсан хүмүүс нь болохоор түүний Элвигийн цүнх болон $50,000 бэлэн кэшийг нь аваад цугцсан. Эргийг үлдсэн 4 этгээд нь дараа нь баривчлагдаад шүүхэж шилжсэн. Харин 2023 онд гол будагч болох Michael Boatwright-ыг насаар нь хорих ялаар нь шийтгсэн. Тэрээр амьдралынхаа сүүлийн саруудад үхэл, хүчирхийлэл, дотоод сэтгэлийн тэмцэлийн талаар маш их ярьж дуундаа илэрхийлдэг байсан. Тэрээр IG-ийн лайвн дээрээ хэрвээ би залуудаа үхлээ гэж бодоход дор хаяж 5 сая хүүхдэд нөлөөлсөн байгаасаа гэж хүсэж гин гэж хэлсэн байдаг. За тэрээр мөн нэг ярилцлаганда би 21 нас хүрэхгүй байх гэж хэлсэн байдаг. Энэ үг нь яг нас орсныхан дараа бодохоор өөрийнхөө үхлийг зөгнсөн мэт. Яагаад гэвэл тэрээр 20 настай байсан, 21 нас хүрэхэд 6 сар дутуу байсан. Хүн тэрээр сүүлчийн дууны клипэндээ өөрийнхөө оршуулганд очиж буй байдлаар дүрсэлсэн байдаг. Тэгээд DJ Academics түүнээс асуухтаа чи амьдралынхаа төгсгөлийг яаж харж ийна гэсэн чинь тэрээр хэлэхдээ хөгшөрч үхчих магадгүй, эсвэл буудуулж, эсвэл хүчирхийлэлд өртчиж магадгүй. Би үхлээс айдаггүй гэж хэлсэн байдаг. Өнөөдрийн ярих дараагийн хүн болохоор John Lennon. Та нар маань ямар алдартай хүн байсныг мэдж байгаа ах. За John Lennon бол Британий алдарт дуучин, дуу зохиогч, The Beatles хамтлагийн үүсгэн байгуулагчдын нэг байсан. За тэрээр 1960-аад онд дэлхийд даяар алдартай болсон ба зөвхөн хөгжмөөрөө ч биш, инх тайвны хөдөлгөөн, нийгмийн шударга ёсны төлөө дуу хоолойгоо өргөжжсэн. 1980 оны 12 дугаар сарын 8-нд тэрээр Нью-Йорк хот дахь гэртээ Dakota Apartment гэдэг газар үүдэндээ буудуулж амиа алдсан байдаг. Түүнийг Mark David Chapman гэдэг залуу буудсан. Хамгийн хачиргалтай нь Chapman нь яг өмнөх өдөр нь John Lennon-ы гарын үсгийг нь авсан байдаг. Тэгэхээр магадгүй гарын үсгийг авах далимдаа зүгээр чеклжсэн юм билээ хүн өөстэй. За John Lennon болохоор буудуулчаад яг газар дээрээ эмнэлэгт хүрч чадаагүй нас орсон. За үхлийн тухай бас олон зөгнөлийг тэрээр хэлжсэн. Зурхаач өөрт нь хэлжсэн юм байна л да. Аюултай зүйлтэй удахгүй учрах юм биш үү? Болгоомжтой гараа гэж хэлжсэн. Тэгээд тэр өөрөө ч 1965 онд нэг ярьсандаа над шиг алдартай хүнийг алах хүн олдох байх гэж хэлсэн байдаг. За Come Together Happiness is a Warm Gun гэсэн хоёр дууных нь үгсэн ч гэсэн жоохон өөрийнх нь үхэлтэй холбоотой юм шиг айц дөрүүлмээр байсан. Тэгээд тэр зурхаач аялалд яваад нас орох магадaltaй гэд хэлсэн. Тэгээд тэрээр Грекийн арлуудаар аялах байсан аяллаа цуцалсан боловч гэрийнхаа ойролцоо тэгээд нэг сэтгцийн хүчтэй гарт ингээд дулаад амиа алджээ. За дараагийн юм болохоор Juicy WRLD байгаа. Juicy WRLD нь болохоор Америкийн алдартай rapper, дуучин байсан. Тэр залуу насндаа маш хурдан алдаршсан. Lucid Dreams, All Girls Are the Same зэрэг дуугаараа олонний танил болсон. Түүний дуу ихэнхдээ хайрын шарах, сэтгэл зүйн асуудал, хар тамхи зэрэг сэдвийг
хүнддэг байсан учраас олон залууст ойр санагддаг байсан. За Juicy WRLD нь 2019 оны 12 дугаар сарын 8-нд 21 наснда гинэт нас барсан. Тэр үед Чикагогийн нисэх буудлын дээр онгоцноос бууж байхдаа гинт таталт өгөө шоконд ороод ингээд унаад тэр чигтээ буцаж сэргээгүй нас барсан. Сүүлд болохоор шалгаад үзсэн чинь маш хүчтэй хоёр хар тамхиг одоо хамт зэрэг хэрэгэлсэн тогтоогдоод хар тамхиг хордлогонд ортлоо хэрэгэлсэн гих хариу гарсан. Зарим мэдээлэлээр болохоор тэрээр онгоцноос буухта цагдаа нар байх магадaltaй байж магадгүй гэж өөрийг нь шалгаж магадгүй гэж дунгуудаа байгаа бүх хар тамхиа ер нь бол тийм хүчтэй юмнуудээ нэг зэрэг уусан байх магадaltaй гэж бас хүмүүс хэлдэм билээ. Juicy WRLD болон John Lennon хоёр нь яг нэг өдөр нас барсан 12 дугаар сарын 8-нд гэхдээ Juicy WRLD нь болохоор John Lennon-оос 39 жилийн дараа нас барсан. За яагаад энэ хоёрыг холбож байна гэхлээр Juicy WRLD өөрийгөө мансуурсан John Lennon гэж дуундаа төрсөлсөн байдаг. Sip and the Red Legends зэрэг дуунуудад тэрээр өөрийнхөө үхэл хэтрүүлсэн хэрэглээ дотор хүнтэй одоо зөрчилддөг зэрэгээ тэргээр дуунуудаа бас өгүүлдэгэ. Дараагийн хүн болохоор Jimi Hendrix байгаа. Jimi Hendrix бол Америкийн домогт гитарчин, дуучин, хөгжмийн зохиолч байсан. Тэрээр рок хөгжмийн түүхэнд хамгийн бүтээлч авиастай гитарчдын нэг гэж тооцогддог байсан. 1960-аад онд түүний тоглолт, гитарын техник, дууны өнгө үнэхээр шинэлэг байсан учраас маш хурдан одоо алдартай болсон. Jimi Hendrix 1970 оны 9-р сарын 18-нд ердөө 27 настайдаа Лондон хотод нас барсан. Түүнийг найз бүсгийнхээ байранд нас барсан гэж үздэг. Тэндээ нас ороод бүртгэгдсэн байдаг. Шалтгааных нь хувьд болохоор тэрээр шөнө унтахынхаа өмнө сэтгэл зүгээ одоо санаагаа тавьшруулахын тулд сэтгэгцэд нөлөөлөх эмийг хэтрүүлэн хэрэглээд үүнийхээ араас вайн уугаад за тэгмүтэ тэрэндээ шоконд оронгуудаа вайнараа бөөлжөөд бөөлсөндөө хахаж нас барсан байдаг. Jimi Hendrix би 28 нас хүрэхгүй байхаа гэж хэлж байсан. Тэгээд тэрээр яг 27 наснда нас барсан. Тэгээд түүний нэг The Bold of Jimi гэдэг дуун түүний яг үхлийг зөгнсөн байх магадaltaй. Тэгэхээр нэгдүгээрт дуун дээрээ өөрийнхөө үхлийг зөгнсөн байна. Хоёрдугаарт нь бас би 28 нас хүрэхгүй байхаа гэж бас хэлээд өөрийнхөө үхлийг зөгнсөн байжээ. За дараагийн нь болохоор John Denver-ийн онгоцны ослын зөгнөл байгаа. За John Denver бол Америкийн алдарт дуучин, дуу зохиогч, хөгжимчин байсан. Тэрээр Take Me Home, Country Roads, Annie's Song, Rocky Mountain High зэрэг зөөлөн аялгаутай country болон folk дуунуудаараа алдартай болсон. За Take Me Home, Country Roads гэтэнгүүт бараг шууд толгойд тэр дуу нь орж штт те маш алдартай дуу. Түүний дуунууд ихтэй хайр дурлал гэр орон амар амгалан амьдралыг өгүүлдэг. За John Denver 1997 оны 10 дугаар сарын 12-нд Калифорни мужийн Монтерей хойгийн ойролцоо онгоцны ослоор амнасаа алдсан байдаг. Тэрээр өөрийнхөө жолооддаг жижиг хувийн онгоцоор нисэж яваад далайн эрэхт унсан. Түүний үхлийн шалтгааныг нь үзэхэд онгоц нь түлш багтай байсан бөгөөд Жон түлшний нөөцөө шалгах гэж байгаад онгоцоо удирдах чадаагүй улмаар осолцсон байж болзошгүй гэж дүгнсэн. Түүнээс цогтууруулах ундаа мансууруулах бодис бол ерөөсөө илрээгүй. Жон Денвер үхлээ шууд зөгнөөгүй ч түүний дууны сэдэв, онгоц жолоодох дур болон зарим үйлдэлүүд нь хожим эргээ харахад урьдчилж мэдсэн юм шиг сэтгэл төрүүлдэг. Энэ нь хүмүүсийг түүнийг үхлээ зөгнсөн байж магадгүй гэж бодоход нь хүргэсэн байна. Дараагийн рэпер бол Lil Peep байгаа. Энэ рэпер дуучин, дуу зохиогч байсан. Тэрээр emo rap гэж нэрлэгддэг урсгалыг гаргаж ирсэн гол уран бүтээлчдийн нэг байсан. Түүний дуунууд хөвчлэн сэтгэл готрал, ганцаардал, хайр дурлал, хар тамхины хамаарал зэрэг гүн сэтгэл зүйн сэдвийг хүнддэг байсан. Залуу үеийнхэнд маш ойр эмзэг сэтгэл хөдлөлийг хөгжмөөрөө илэрхийлдэг байсан учраас залуу үеийнхэн бол үнэхээр дуртай байсан. За 2017 оны 11-р сарын 15-нд Lil Peep ердөө 21 настайдаа нас барсан. Тэрээр тоглолтынхоо өмнө автобусандаа унтаж байхдаа нас барсан байдалтай олцсон. Түүний биений шинжилгээгээр тэр нөгөө л нэг аимшигтай фентанил тайвшруулах эмийг хольж хэрэглэснээс болоод хар тамхины хордлого буюу overdose болсон гэж тогтоогдсон. Фентанил гэдэг нь маш хүчтэй бага хэмжээнд гэсэн аюулт хүргэдэг ийм бодис байгаа. Зарим мэдээлэлээр бол тэр өөрөө мэдлгүйгээр одоо тэрхүү юмнуудыг хэрэгэлсэн байж магадгүй гэж үздэг. За Lil Peep-ийн дуунууд амьдралын утга учир бүхэл өөрчлөлт гэх сэдвүүдийг ихээр хүндсэн байдаг. Сүүлчийн Instagram пост нь болохоор
болохоор үхлийг зөгнсөн шинжтэй байсан бөгөөд маргааш нь тэрээр нас орсон. Дараагийн рэпер бол үнэхээр дэлхийд алдартай тийм хүн байгаа. За Tupac Shakur. За тэрээр болохоор Америкийн хамгийн алдартай нөлөөтэй рэперүүдийн нэг байсан. Тэр зөвхөн дуу хөгжмөөрөө биш хар арьснуудын эрх, ядуурал, цагдаагийн хүчирхийлэл зэрэг нийгмийн асуудлуудыг зоригтой хүнддэг тийм уран бүтээлч байсан. Түүний Chance, Dear Mama, California Love зэрэг дуунууд нь үнэхээр алдартай шүү дээ. За 1996 оны 9-р сарын 7-нд Tupac Лас Вегас хотод болсон боксийн тоглолт үзснийхаа дараа найзтайгаа явж байгаад машин дотроосоо буудуулж нас орсон байдаг. Хин нэгэн өөр машинтай тэдний машин руу ойртоод цонхоор нь хэд хэдэн удаа буудаад өрөөнд суманд оногдож 6 хоног эмнэлэг тухаангүй байж байгаад 1996 оны 9-р сарын 13-нд 25 наснда нас орсон байна. За Tupac-ийн үхлийг өнөөдрийн байдлаар ч гэсэн ерөөсөө шийдэгдээгүй яг зоригийн хэрэг шиг. Гэхдээ олон жилийн дараа буюу 2023 онд Dwayne Cafe Davis гэдэг хүнийг буудсан хэрэгт холбоотой гэж үзээд байрвчилсан. Хүмүүс энэ хэргийг хоёр рэперийн хооронд дайсагнал гэж үздэг. Tupac болон Biggie Smalls. Тэгээд тэдний нөгөө харуудын дунд East Coast болон West Coast гэсэн хоёр ялгаанаас болоод хоорондоо жоохон ингээ бифтэй гэдэм байл та. Тэрнийх нь мафийн бүлэглэл гэх юм уу, тэрний талаар одоо тэр хоёрын дайсагнал Biggie Smalls бараг ингээд тэрнийг алуусан байж магадгүй гэсэн таамаглал бас явдаг. Tupac болохоор дундаа би 25 нас хүрэхгүй байх гэж хэлдэг. За тэгээ Runaway, If I Die Tonight зэрэг дуунууд нь үүнийг бас баталдаг. Тэрээр Mike Tyson-ы тулааны дараа буудуулж нас барсан бөгөөд энэ түүний I Mudra клиптэй яг адилхан байдаг. За дараагийн нь болохоор Biggie Smalls байгаа. За Biggie Smalls нь болохоор 1990-ад оны хамгийн алдартай рэперүүдийн нэг байсан. Жинхэнэ нэр нь Christopher Wallace. За тэрээр Нью-Йоркийн гаралтай Juicy, Big Papa, Hypnotize зэрэг хит дуунуудаараа алдартай. Biggie болохоор уран бүтээлдээ ядуу амьдрал, гэмт хэрэг, амжилтанд хүрсэн түүхээ маш бодтойгоор уянгалаг бөгөөд хүчтэй үгтэйгээр илэрхийлдэг байсан. 1997 оны 3 дугаар сарын 9-нд Biggie Лос Анжелест болсон хөгжмийн шагналыг гардуулах арга хэмжээндээр очоод буцаж авч байхдаа машин дотроосоо хүнд буудуулсан. Biggie хэд хэдэн суманд оногдоод эмнэлэгт хүргэгдсэн ч 24 настайдаа нас орсон. За Biggie-гийн Tupac Shakur-ийн үхэлтэй холбоотой байж магадгүй гэж олон хүмүүс үздэг. Учир нь тэр үед одоо East Coast, West Coast гэх төрөний ярьсан те томоохон рэперүүдийн дайсагнал газар аваад Tupac болон Biggie-г хоёр талын гол төлөөлөл гэж үздэг байсан. Гэхдээ Biggie-г хэн буудсан нь өнөөдрийг хүртэл албан ёсоор тогтоогдоогүй. Зарим хүмүүс үүнийг мафийн захиалах дааллах эсвэл хөгжмийн ертөнцийн даалт зөрчлүүдтэй холбоотой гэж үздэг. Biggie болохоор Life After Death гэдэг хоёр дахь цомгоо зарласан бөгөөд яг 13 хоногийн дараа буудуулж нас барсан. Түүний Somebody's Got to Die гэх дуун амьдралын төгсгөл үхлийн тухай дүрсэлттэй байсан учраас магадгүй өөрийнхөө үхлийг дүгнсэн байх магадaltaй гэж үзсэн байна. Хамгийн сүүлийн хүн болохоор Mac Miller байгаа. За Mac Miller-ийн жинхэнэ нэрийг нь болохоор Malcolm James McCormick гэдэг. За тэрээр Америкийн рэпер, дуучин, хөгжмийн зохиолч, продюсер байсан. Тэрээр хөгжимд маш авьяастай, өөрөө дуугаа бичдэг, хөгжмөө зохиодог уран бүтээлч байсан. Donald Trump, Self-Care, Good News зэрэг дуугаараа олон хүнд хүрж алдартай болсон. Түүний хөгжим болохоор сэтгэл санаа, амьдралын утга учир, ганцаардл, хайрын тухай гүн утгатай байдаг. Mac Miller-ийн үхлийн талаар би бүтэн бичлэг болон амьдралын талаар дахиад нэг бичлэг нийтдээ 2 бичлэг хийжсэн. Та нар маань тэр тухай сонирхох юм бол дээр байгаа линкэн дээр дараад орж үзээрэй. Тэгээд тэр бичлэг дээрээ хэдий Mac Miller-ийн тухай ярьсан ч гэсэн энэ бичлэг дээрээ товчхон бас түүнийг яа нас барсан тухай танилцуулчээ. Mac Miller нь 2018 оны 9-р сарын 7-нд Калифорниа дахь гэртээ хар тамхины хордлогоор нас барсан. Шинжилгээгээр болохоор түүний бид фентанил, кокаин болон архины холимог хордлого гэсэн ийм олон зүйлүүдээс болоод нас орсон гэж үзсэн. Шинжилгээгээр болохоор ерөөсөө хар тамхины хордлогонд орсон гэж үзсэн. Хожим түүний мансуурлах бодисоор хангаж байсан хүн нь буруутгагдаа шүүхэд хүргэгдсэн. Тэрээр нас барахынхаа өмнө Ariana Grande-тэй үерхэж байсан. Тиймээс ч Ariana Grande Thank You Next дуун дээрээ түүнийг бас дурсан байдаг. Mac Miller-ийн дуунуудыг сонсохоор би лав ингээд хизээч өмнө нь тийм гоё химнэл, тийм яг нэг үгэлж байхдаа наадтай яриад байгаа юм шиг тийм мэдрэмжийг би өөр хүнээс авч байгаагүй. Тэгэхээр энэ бол яг Mac Miller-ыг судлаад ярьж исэн хүний хувьд бол Mac Miller бол үнэхээр гайхалтай уран бүтээлч байсан юм байлээ. Өмнө нь ер нь бол амьд байхад нь мэддэггүй байсан. Дараа нь нас орсныхан дараа судлаад үзэхэд үнэхээр надад
гайхалтай санагдаад одоо хүртэл ер нь миний плейлистэнд дуунууд нь байдаг. За Mac Miller Face цомог дээрээ мансууруулах бодис үхлийн талаар их ярьсан байдаг. Хэдийгээр дараа нь би үххийг хүсэхгүй байна гэж хэлсэн ч гэсэн 27 наснаас хүрэхээсээ 3 сарын өмнө мансууруулах бодис хит хэрэглэснийхаа улмаас болоод нас орсон. За тэгээд тэрээр өөрийнхөө үхлийг яаж зөгнсөн бэ гэхээр Perfect Circle гэдэг дуун дээрээ бас үхлийнхаа тухай дуулж исэн юм байна. Таамаглаж байгаа юм шиг. Тэгэхээр эндээс нь харахад фэнүүдэнчдэр түүнийг үхлээ зөгнсөн байж магадгүй гэж үздэг юм байна. Хэрвээ та бүхэн алдартнуудын иймэрхүү багцлсан бичлэгүүдийг үзхийг хүсэх юм бол комент бичээд лайк дараарай. Тэгэд өөр төрлөөр яриул ер нь ямар санагдчихээн сэтгэлээ бичээрэй. За тэгээд бичлэг таалагдсан бол мэдээж subscribe дарахаа битгий мартаарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.